Та Христ, Есүс Христ үхээд амьдсан гэдэгт та итгэдэг үү? Яг хүн шиг үхсэн, хүн үхэхдээ ямар болдог шиг Есүс үхсэн. Амен. Энэ Есүсийг Бурхан амьдуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрчлэр мөн гэдгийг 14 газраас ирсэн хүмүүст Петр хэлж ирсэн. Есүс Христ үхээд амьдсан гэдэгт итгэдээс таны ажил амьдралын гараа ихтэйсэн. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа эзэн бидэнд үнэхээр дэлхийн төгсгөлийг ямар гайхамшигтайгаар өөрийн үгээр бичиж үлдээсэн бэ гэдгийг харна. Хүмүүс амьдрал үргэлжилсээр л байх болно гэж боддог бол эзний хувьд бол амьдрал нэг өдөр дуусах болно гэдгийг сануулдаг. Амен. 2005 оны 8 сард миний ээж 8 сарын 17-ны өдөр миний ээж эцэг бурхны өвөрт очисон байдаг. Тэр үед миний хувьд 2005 он гэдэг маань өнөөдрөөс 12 жилийн өмнө Христийг хүлээж аваад бас удаагүй цаг үе эдий тиймч маш олон үйлчлэлээр түүний хаанчлалд өөрийгөө зориулж исэн цаг үе байж. Тэгээд би ээж аав хоёрыг хараад нэг зүйлийг их дотроо боддог байл. Аав ээж хоёр минь надад уцаар ярихдаа ч юм уу надтай уулзахдаа би аав нь ээж нь Есүс Христэд итгэдэг болсон гэж ярьдаг байсан. Харин би цаана нэг л тийм сэтгэл дүүрж өгөхгүй. Яг үнэхээр аврагдсан болов уу гэдэг дээр санаа сэтгэлийг зовнилтой байсан. Харин ээж маань эцэг бурхны өвөрт очихоос өмнөхөн хэдхэн цагийн өмнө миний хүү гитараа аваад үхлээс амьсан Есүс Христийг магтъя гэж хэлсэн. Амен. Энэ үйл явдал бол намайг өөрөөсөө бүрэн хариулт, миний хувьд бол бүрэн хариулт болж ирсэн. Чиний ээж болон аав Христийг үхсэн, үхээд амьсан гэдэгт итгэдэг гэдгийг харуулсан гэрчлэл байсан юм аа. Тэгээ өнөөдөр олон хүмүүс би Христих гэж боддогч танд нэгэн чухал зүйлийг сануулахыг хүсэж байна. Та Христ үхээд үхлээс амьсан гэдэгт итгэхгүй бол Бурхны хаанчлалд орохгүй гэдэг үг бичээсдэр байдаг. Халелуя. Тэр бүгдээрээ өнөөдрийн бидний урамшуулах, босгох, биднийг үгээр тижээх эзний үг маань 1-р Тесалоник номын 4:13-аас 18 дор хэсэг үү. Эндээс та бүхэнд эндээс дуудаж өгөхийг хүсэж байна. Та бас энэ дэлгэцэн дээрээс дагуулan хамтдаа харна уу? Харин ах トゥ нараа нойрсон хүмүүсийн талаар та нарын мэдэхгүй байхыг бид хүсдэггүй. Стивээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудахгүй. Учир нь хэрэг бид Есүс өгсөн бөгөөд амьдлан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрсон хүмүүсийг Бурхан тийхүү хамт бас тийхүү авчрах болно. Бид үүнийг эзний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд эзний гэртэл үлдсэн бид нойрсон хүмүүсийн өмнө орохгүй. Учир нь эзэн өөрөө тушаалын үхтэй. Тэргүүн Тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрэн дуунаар Тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхсэд эхлээд амьлах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд эзэнтэй уулзгаар үүлэн дотор өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруулъя гэж. Амен. Халелуя. Тэгэхээр энэ хэсэгт гарч байгаа нойрсон хүмүүс гэж юм бэ? Бүгдээрээ ишлэлээр нь харъя л да. 13 дугаар ишлэлээр нойрсон хүмүүс гэсэн байна. Энэ нь ямар хүмүүс юм бэ? Итгэдэг байжгаад нас орсон хүмүүс юм уу? Эсвэл итгэлийн бус бүхий л үгсэн хүмүүсийг нойрсон хүмүүс гэж хэлсэн болов? Сайтар лавлан эзний үгийг судалж тунгаан бодож харах юм бол эдгээр нойрсон хүмүүс нь итгэлээр амьдарч байгаад нойрсон хүмүүсийн тухай бичигдсэн байна. Амен. Христ Есүс Христ үхээд үхлээс амьсан гэдэгт итгэж амьдарч байсан хүмүүсийн талаар бичсэн байна. Нойрсон хүмүүс. Яг миний аав, миний ээж шиг. Тэгээ дараа нь найдваргүй хүн мэд гашуудах үе гэсэн байна. Яг тэр үед аав ээж хоёр маань дараалан маш ойрхон эзэн Бурхны өвөрт очисон 4 жилийн зайтай. Тэр үед би хоёуланд нь тодорхой хэмжээнд гашуудсан, гэхдээ нэг өөр зүйл байсан.
Өнөөдөр олон Христ итгэгч хүмүүс хамтдаа мөр зэрэгцэн Христэд итгэж амьдарч явж байгаад Тэнгэр өө дооцсон тэр хүнийхээ араас найдваргүй хүмэд гашуудах явдал газар авсан байна гинэ. Та нэг зүйлийг ойлгосон байна. Ихээр тэдгээр Христийн сүм чуулганд хамрагдаж байсан хүмүүс мөр зэрэгцэн явж байсан хүн нь өөд болох үед найдваргүй хүмэд гашуудж байсан байна гэсэн үг тэр үед. Та нар тийм болчихгүй дээ. Эдгийг эзний үг бидэнд сануулж. Тэгээ эзэн өөрийн үгээр хэлэхдээ барьц бүү алд. Барьц бүү алд. Тэд найдвар дотор амьдэрсэн гэдгийг сана гэд биднэрт сануулж. Миний аав, миний ээж яг тэр хүү эзний өвөрт очих тэр мөчөд эзний эдгээр үгс намайг тэнхрүүлж байсан. Амен. Чиний ээж, чиний аав найдвар дотор амьдарч байсан учраас бүү барьц алд. Тэд эзнийг алдаршуулсаны адил эзэн тэднийг дахин авчрахтаа алдаршуулна гэж хэлсэн байна. Амен. Би түрүү уншсан тийм ээ. Яг ингэж итгэж байгаа хүмүүсийг Бурхны хүү Есүс Христ дэлхийг шүүхээр ирэхдээ тэр бидний өмнө нойрсон хүмүүсийг авчирна гэж хэлсэн. Авчир. Найдвар дотор байгаа хүмүүсээ найдвар дотор байгаа хүмүүс та бүү зүрх алдаарай. Та амьлуулагдана. Таны өмнө нойрцсон хүмүүс бас сайхан уу? Амьлуулагдана гэдэгт итгэх түн. Харин найдвараас гадна байгаа хүн яадаг вэ гэхээр ямар ч найдваргүй бол. Тэр хүн нэг удаа үхэл бүх юм дуусч байгаа. Нэг удаа үхэл бүх юм дуусч байгаа гэсэн үг. Амен. Яагаад вэ гэхээр бүх зүйл дуусч байгаа шалтгааныг бүгдээрээ эндээс харж харах болно уухгүй. 1-р Петр номын 1:4 дээр Есүс Христийн үхтээс амьсан амьтаар дамжуулан биднийг амьд найдвар руу мөксөхгүй, бузартаагүй, алга болчихгүй, тэнгэрт хадагдсан өв рүү дахин төрүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр найдвар дотор буй хүмүүсээ ах дүүнараа та хамт найдвар дотор байна уу? Та Христ, Есүс Христ үхээд амьсан гэдэгт та итгэдэг үү? Амен. Тэгэхээр Есүс үхээд амьсан гэдэгт итгэдэг байх нь маш үн цэнтэй зүйл байх нь. Та хажууд хүнээс асуу та. Есүс Христ үхээд амьсан гэдэгт та итгэдэг үү гэдээ асуу та. Үүнийг бид нар лавтаа мэдэх хэрэгтэй байна. Лавтаа мэдэх хэрэгтэй. Лавтаа мэдж ойлгоод бид нар тэр итгэлээр амьдрах хэрэгтэй байна. Амен. Лавтаа мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний амьдрал гинтийн ямар нэгэн зүйл тохиолдох тэр мөчид бидний сэтгэл амар тайван байх болно. Амен. Амар тайван байх болно. Лавтаа мэдэх хэрэгтэй. Тэгэхээр Есүс Христ үгсэн гэдгийг амьлсан гэдгийг нотлохын тулд тэр үгсэн юм а гэдгийг нотлох хэрэгтэй. Тийм биз? Бид нар амьлсан тухай ярихаас өмнө тэр яг үгсэн гэдгийг бид нар нотлох хэрэгтэй. Миний хувьд миний аав, миний яг хажууд ээж маань ч гэсэн миний хажууд өөд болж исэн. Ээж явсан учраас өөд болох гэж ярьж байгаа. Тэгээд аавд маань үгсний дараа ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэхээр түүний зүрх зогссон. Аавын маань зүрх зогссон ихлээр яг ингээ хараа байж. Зүрх зогссны дараа юу болсон бэ гэхээр мэдрэлийн эстэй эргэтнээс ахуудаад мэдрэлийн эсгүй эргэтэн хүртэл нэг нэгээрээ яах нь үйл ажиллагаанд зогсож байсан. Жишээ нь хүний илэг бол мэдрэлийн эсгүй эргэтэн шүү дээ. Хүний илэг мэдрэлийн эсгүй эргэтэн учраас маш хүнд өвдөж байсан ч хүн мэддэггүй явдаг. Ойлгомжтой. Тэгээд миний аавын ингээд эргэтнүүд нь ингээд үйл ажиллагаанд зогссон. Дараа нь тархин зогссон. Хамгийн сүүлд тархины үйл ажиллагаа зогсож байгаа. Тэгээ ойролцоогоор тэгээ дараа нь бие нь хөрсөн. Бие нь хөрсний дараа 2 цаг орчмын дараа миний аавын бие нь тэр чигээр бүрэн хөссөн. Есүс Христ яг ийм болсон. Та тэр Бурхны хүн чи арай өөр байсан байх гэж боддог баг. Үгүй. Түүнд яг энэ үйл явдал болсон. Түүний зүрх зогссон. Тэр амьсгал хураасан, зүрхэн зогссон. Түүний эргэтнгүүд нь би эргэтэн системүүд нь нэг нэгээр үйл ажиллагаанд зогсож эхэлсэн.
тархин зогссон, бие нь хөрссөн. Түүний яас бие нь бүр хөссөн шүү дээ. Яг хүн шиг үгсэн, хүн үхэхдээ ямар болдог шиг Есүс үгсэн. Амен. Бид Бурхны хүн чи арай өөр үгсэн байхаа. Арай Тэнгэрлэг үхэлээр үгсэн байхаа гэж боддог. Үгүй. Тэр яг хүн шиг үгсэн. Хүн үхээд ямар болдог, ямар шин тэмдгүүл илэрдэг, яг тийм зүйл Христээр илэрсэн. Бие махбодын үед яг үнтэй адилхан үгсэн. Тэгвэл бид бас бичээсээс Есүс Христийг яг үгснийг гэрчлэх хүмүүсийг бид нар нотлохоо болгож гаргаж ирэх ёстой. Амен. Та тэгжээж бид итгэдэг гэж ярина. Олон гэрчнэр байсан. Нэг өсөндөө Есүс Христ үгсэн гэдэг нь үгсэн баталгаа нь тухайн үеийн хуулийн багш нар болоод Иерусалимийн захирагчдад маш чухал асуудал байсан. Тэр үгсэн байх ёстой гэдгийг тэд нар үнэхээр нотлохог шаардж байсан. Хэрвээ түүний дутуу ингээд тийм ээ яачих юм бол бид нар эргээд маш том хүнд хариунд орно гэж мэдчихсэн байна. Юудэч хэдвэс. Лук номын 23:48 дээр эхний гэрчнэрийн тухай айлцсан. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад цээжээ дэлдэн буцсан явж байваа гэх. Тэгэхээр Христийг үгсний дараа тэд нар яасан бэ? Үгснийг хараад бүр гэлчин болоод цээжээ дэлдээд ингээд ингээ явцгаасан байж та буцаад. Эхний гэрчнэр. Дараагийн гэрчин Лук номын 23:47 дээр Ромын цэргийн зуутын дарга байсан. Тэр Бурхныг магтан Есүс үнэхээр гимзэмгүй хүн байжээ гэж тунхагласан байдаг. Өвдөг сүгдөөд. Дараагийн Есүс Христ үгсэн гэдгийн гэрчин хэн байсан бэ гэхээр Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд байсан. Тэд яг үгснийг харсан. Түүний хажууд байсан. Мөн дараагийн түүнийг үгсэн гэдгийн гэрчлэг гэрчин хэн байсан бэ гэхээр Понтиус Пилат буюу Юудын захирагч байсан. Тэр бүр зуутын даргаас лавлаж асуусан тухай Лук номын, Марк номын 15 дугаар бүлэг дээр байдаг. Алив зуутын дарга Ромын цэрэгчийн наашир Есүс Христ үнэхээр үгсэн үү гэдгийг би чамаас лавтаа асуумаар чи шалгаж ир гэсэн байд. Нөгөөх зуутын дарга яваад тиймээ тэр үгсэн гэдгийг Понтиус Пилатад хэлсний дараа тэр захирагч хуулийн багш нарт зэрэгтэнгүүдэд Есүс үгсэн гэдэг баталгааг хэлсэн байна. Та харж байгаа үз? Иохан номын 19 дугаар бүлэг дээр мөн дараагийн гэрч болсон хүмүүс байгаа. Тэднэр нь юдэчүүд байсан. Өөрсдөө харсан. Тэд нар хөлийг нь хуглаач гэж шаардж ирсэн баг яг хажууд нь. Өнөөдөр амралтын өдөр, ариун өдөр учраас хэн нэгэн хараагцсан нэгэн загламаан тэр модон дээр өлгөөтэй байх ёсгүй учраас цаг нь болохоос өмнө хөлийг нь хуглаач гэж шаардж ирсэн хүмүүс бол юдэчүүд буюу түүнийг үгсэн гэдгийг гэрчилсэн хүмүүс. Харин хөлийг нь хуглах гээд очтол Есүс амьсгал хураажээ гэдгийг нэгэн цэрэг хэлдэг. Тэр хүн бол Иохан номын 19:34 дээр хасан хажуу хавраг руу жадар жадалсан тэр цэрэг байд. Энэ цэрэгч Христ үгсэн гэдгийг гэрч болсон. Энэ жадараа өлгөгдсөн байгаа Христийг хажуу хавраг руу жадараа хатгсан тэр цэрэгч тэр үгсэн гэдгийг дарагдаа шилсэн гэрчин болсон. Мөн Иохан номын 19:35 дээр харсан хүн нь үүнийг гэрчлэв гэж бичигдсэн байд. Тэнд харсан хүн нь Христ үгсэн гэдгийг гэрчилсэн байд. Эдгээр нь та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн юм а гэдгийг Иохан ном бидэнд сануулдаг. Та, эмэгтэй та, энд суугаа эрэгтэй та Есүс Христ загалмаа дээр цовдлогдож үгсэн юм а гэдэгт итгүүлэхийн тулд бичигдсэн гэсэн байна. Амен. Иохан номын 19:39 дээр дараагийн нэгэн Христ Есүс үгсэн гэдгийг гэрч болсон нэгэн хүн бол Никодем байсан. Энэ хэсэгт Никодемыг юу гэж хэлсэн бэхээр тэр шөнөөр Есүс дээр очиж байсан Никодем байсан маа гэж хэлсэн байна. Хуулийн багш хүн байсан. Тэгээд Никодем тэнд юуг авчирч ирсэн байсан бэ гэхээр эзнийг загалмаагаас буулгаж ирсний дараа түүнийг тослох мир буюу алионы холцтой тосыг Никодем бариад зогсож ирсэн тухай Иохан ном дээр бичсэн. Тэгэхээр Никодем ч гэсэн хараад зогсож ирсэн гэрчин байсан гэсэн.
За тэгэхээр амьсны гэрчүүдийг бүгдээрээ харъя Библиэс. Амьсныг гэрчилсэн байгаа. Иохан номын 20-р бүлэг Майр Рабуни гэж хэлээд Есүс амилжээ гэдгийг хэлсэн. Тэгээд Майр түүнийг тэврэх гэтэл Есүс Христ хараахан би эцэгтэй очиагүй учраас надад бүх гар хүр гэж хэлв. Харин эргүүлээд 28 дугаар эшлэлээр Томсыг итгэхгүй байх тэр үед Томсыг ирсний дараа 8 өдрийн дараа гэж байгаа. Есүс дахин тэдний дунд ирээд өөртөө одоо надад хүр гэж хэлж байгаа. Энд хоёр зааг байд. Анх Марийг харахад надад бүх гар хүр гэж хэлсэн Есүс одоо тэдний дунд зогсоод нөгөө цоорхоо гар жадлуулсан хавиргыг одоо гараа хүргээд үз гэж зогсож ирсэн. Яагаад ихнийхтэр нь гар битгий хүр, дараа нь яагаад гар хүр гэж байгаа. Ихнийхтэр тэр бүр тодорхой хэлсэн. Би хараахан эцэгтэй очиагүй учраас надад бүх гар хүр гэж хэлсэн. Тэгэхээр энэ 8 өдрийн дотор Есүс Христийг эцэгтэй очичоод буцаж ирсэн гэж тайлдаг. Амен. Яг бол өргөдөж чадж байгаа. Ингээ явж чад. Дээшээ доошоо явж чад. Тэр эцэгт очисон учраас одоо алдаршуулагдсан. Одоо надад хүрч болно гэж хэлж байгаа. Халелуя. Бид үнэхээр энэ бүгдийг нууцыг илүү дэлгэрэнгүйгээр Тэнгэрийн деважинд очиж харах болно. Дараагийн нэг амьсны гэрчин Томс өөрөө байдаг. Томс бүр ингэж хэлсэн. Чи намайг харж байж итгэнэ гэлөө. Одоо чи намайг хараач. Тэгээ Томсын гарыг бүр чи одоо миний хавирг руу хий гэж хэлсэн байд. Томсыг л ганцаар ингэ. Яг бол тэр итгэхгүй байсан. Би түүний хавирг руу гараа хийж тийм ээ үзэхээс нааш Христ амилсан гэдэгт би итгэхгүй гэж хэлж байсан. Гэтэл яг тэр хүсэж ирсний дагуу Христ өөрийнхөө хавиргынхаа тэр нөхрөө яг нь Томсын гарыг хийлгэсэн байна. Гээд тэр үед Томс юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхан минь, эзэн минь гэж өвдөг шүтсэн байдаг. Тэгээд үүний дараа Христ юу гэж хэлсэн бэхээр хараагүй батлаа итгэсэн хүмүүс нь ерөөлттэй гэж хэлсэн. Амен. Дараагийн түүнийг амьсны гэрчин Үйлс номын 2:32 дээр энэ Есүсийг Бурхан амьдуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрчнэр мөн гэдгийг 14 газраас ирсэн хүмүүст Петр хэлж ирсэн. Эдгээр 14 газраас ирсэн хүмүүс Петрийг ингэж хэлэхэд хинч эсэргүүцээгүй хэмээ бид гэрчин мөн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Дараагийн гэрчин амьсны гэрч бол Үйлс номын 1:3 дээр зовлон илжснийхаа дараа 40 хоногийн турш элч нарт маргашгүй олон нотлохоогоор харуулж Бурхны хаанчлалын талаар зүйлсийн тухай айлдаж байваа. Би энэ хэсэгт ямар сонирхолтой зүйл болсон болоо гэж боддог. Дааж бичээсээр бичигдэж үлдээгүй. Дагалдагч нарт амилсан Есүс дунд нь суугаад Бурхны хаанчлалын тухай ярьж өгсөн баг. Бүр маргашгүй олон нотлохоогоор бүр хэлж өгсөн баг. Тэгээд тэд бүр ингэж итгэсэн. Матай номын 27-гийн 52-ыг харах юм бол нойрсон олон ариун хүмүүсийн бие амьлуулагдаж гэж байдаг. Тэгэхээр бидний бие амьлуулагдана. Хэрв та Христийг ирэхээс өмнө Тэнгэрийн улсад, Тэнгэрийн деважинд эзнийхээ өвөрлөө явах юм бол таны тэр булшилсан газар эсвэл тэр одоо таныг шатаагаад ингээд цацсан ч байсан бай. Тэдгээр би дахин Христийн өмнө амьлах болно гэсэн мэн амин. Үгсэн бие амьлуулагдана. Дараа нь үгсэн бие ямар байх вэ гэхээр сүнсэг тийм сүнс сүудэр шиг байхгүй гэдгийг Христ өөрөө гэрчилсэн. Та нарын амилсан бие над шиг яс мах та байх болно гэдгийг хэлсэн байна. Тэр нь Лук номын 24-ийн 36-аас 39 дээр инх байлцсан. Сүнс нь тийм харагдахгүй бие байх биш байх нь шүү дээ. Яг бодитоор харагдах тийм амилсан биеуд явах нэ гэсэн. Амен. Та төсөөлдөө их сонирхолтой юм болох юм байна. Үйлс номын 1:9 дээр амилсан бие яах вэ гэхээр өргөгднө гэж бичигдсэн байна. Дээшээ. Өргөгднө. Тэр ингээ өргөгддөг дээш ингээ пуужин шиг ингээ дээшээ явдаг ийм бие байх нь шүү. Одоо бидний энэ бие бол чадахгүй те. Үсрээд 1 метр ч өндөр үсэж чадахгүй тийм бие байна. Харин тэр амилсан бие бол дээшээ өөр ингээ хөөх өргөгдөх чадвартай тийм бие байх болно гэсэн. Мөн Есүс дахин ирнэ гэдгийг
гэрчилсэн цагаан өмсгөлдөө хоёр хүн хэлсэн байт. Яг өргөгдсөн чигээ тэр буцаад бууж ирнэ. Хүмүүсийг авах. Тэгээ миний өмссөн энэ өмсгөл бол яг энтэй холбоотой үүдэн гарч ирсэн өмсгөл байгаа. Өнөөдөр пастор ч юм сонин өмсч вэ. Цагаан нөмрөг. Бид нар бүгдээрээ Тэнгэрийн диваажинд ийм цагаан хувцастай байна. Амен. Илчлэлт номдэр хэлэхдээ дээлээ угаагч нь ерөөлтэй гэж бичигдсэн байдаг. Таны өмсгөлтэй цав цагаан байх бол таны сэтгэлийн бүх гим нүгэл угаагцсныг гэж. Мөн дараа нь Иохан номын 20:19 дээр юдэчүүд айсан тул хаалгаа түгдсэн байв гэсэн. Гэтэл гэнт Есүс тэдний дунд зогсож амар амгалан ханарт байх болтугай гэж хэлж байна. Тэгэхээр амилсан бие бол ханыг нэвтлэх нь байна. Та гайхаж байна. Ямар сони юм болоод. Та амилвал хан нэвтлэнэ. Нүд өрөмхийн зур та агшин зур алга болдог тийм биетэй болно гэсэн. Энэ бол тэнгэрлэг бие буюу алдрын бие гэж хэлж байна. Амьлах бие. Энэ бие мөнхөд амьдрах чадвартай бие. Христтэй хамт. Тэр ийм л олон гэрчнэр бидний бичээс үе Библиэлд Христ үгсэн гэдгийг гэрчилсэн, Христ амилсан гэдгийг гэрчилсэн нотлохоо энд нь байна. Энд нь баримт байна. Энд нь нууцуудыг тайлсан бичээс байна, амин. Энд нь маргаж хүү олон нотлохоо байна. Хэн Есүс Христ үхээд амилсан гэдгийг эсэргүүцэж чадахгүй. Хүн ер нь гим нүглийн улмаас үхдэг. Харин эзэн Есүс үхээд амилсан гэдгийг итгэдэг хүн нойрсвол эзэн Есүс дотор амьлах болно. Амьлах болно. Учир нь Бурхны үг үнийг бузар муугас цэвэрлэх ажлыг хийдэг учраас ариун сүнсээр хийдэг учраас бид цэвэрсэгдсэн байна. Өнөөдрийн танд хүрж байгаа Бурхны үг таны цэвэрлэх ажлыг хийдэг. Амен. Таныг үнэхээр тэр сул дорой байдлаас цэвэрлэх ажлыг Бурхны үг хийдэг. Иохан номын 3:5 дээр хэн ус болон сүнснээс төрн тэр хүн Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн байна. Өөрийнхөө үгийг, Бурхан өөрийнхөө үгийг усаар төлөөлүүлсэн бичээс дээр бичсэн байна. Ус болон сүнснээс ус гэдэг нь Бурхны үг. Та шүршүүр дор зогсчоо гэж бодъё. Тэгээд тэр шүршүүрнээс угаацсан гэд гоожоо. Та тэр угаацсанд ордог байсан бол яах вэ? Цэвэрлэгдэх үү? Дахиад нэг өмхийгөө өмөртүүлэл гараад ирнэ үстэй. Харин цэвэр ус дээрээс гоождог учраас бидний биеийн хэр яах нь доошгоо цэвэрлэгдэж урсдаг. Түүнтэй адилхан Бурхны үг болсон, Бурхны ус болсон үг нь биднийг дээрээс яах нь төрүүлэхийн тулд бидний цэвэрлэх ажлыг хийдэг байна. Амен. Та түүний үгэн дотор орсоор байвал та цэвэрлэгдэх болно. Тийм учраас таны өмнө Христ үхээд амилсан гэдэгт итгэдэг тэдгээр хүмүүс таны өмнө нойрсвол тэдний араас бүү гашууд. Учир нь тэдгээр хүмүүс чамаас өмнө амьлах учраас гэж хэлсэн байна. Амен. Мөн 1-р Тесалоник 4:16-17-оор бүгдээрээ очие. Эзэн өөрөө тушаалын үхтэй тэргүүн Тэнгэрлэгчийн дуу ба Бурхны бүрээн дуунаар Тэнгэрээс бууж ирнэ гэж хэлсэн байдаг. Амен. Халелуя. Тэгэхээр Матай номын 24:30-аас 31 бүгдээрээ эндээс харъя. Энд ингэж бичсэн байна. Жигтэй нэгэн сонсогдсон. Амен. Халелуя. Таны жих вэ нөө? Тэгээд хүний хүүгийн тэмдэг Тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овг гашуудан уулж хүний хүүг Тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харнаа. Би бүр энэ хэсгийг хараад бүр тэр үйл явдал болж байгааг маш их төсөөлдөг. Ямар сонирхолтой зүйл болж байгаа тий. Бидний хувьд сонирхолтой. Нөгөө найдвараас гадна байгаа хүмүүсийн хувьд айдас ичгүр байхгүй. Амен. Тийм үү? Бүх ичгүрийг чинь дэлгэнэ гэж яаж. Тэгээд Тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогчдыг нь Тэнгэрийн нэг газараас нөгөө хязгаар хүртэл 4 салхинаас цуглуулах болно гэсэн байна. Амен. Халелуя. 1-р Коринт 15:52 дээр бүгдээр эндээс харъя. Ингэхдээ нүд эрэмхийн зур нэг агшинд бүрээн эцсийн дуугаар тийм болно. Нөгөөхөл алдрын бие нэг агшинд тийм ээ ингээд хувирж өөрчлөгдөж хүссэн газараа очдог шиг тийм зүйл энд бичигдэнгээ.
Тийм болно. Учир нь бүрэн дуугарч үхэгсэд үл муудах руу амьлуулагдаж бидч өөрчлөгдөнө гэсэн. Нойрсон хүмүүс нь амьлуулагдана. Яг эзнийг ирэхэд амьд байгаа хүмүүсийнх нь бие нь яах нь алдрын биеэр өөрчлөгдөх нь биш үү? Энэ биеийг өөрчлөгдөд амин. Тэгээд мөнхөд амьдрах тэр биеийг авна гэсэн үг. Илчилт номын 17 дээр харин 7 тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед өөрийн боолууд болох иш үзүүлэгчдэд түүний тунхагласанчлан Бурхны нууц нь төгснө гэсэн. Энэ илчилт номын 17 бол Бурхны нууц төгсөх тухай. Тэгэхээр бүх амьдрал дуусна гэсэн үг. Төгснө. Илчилт номын 14-16 дээр үзэгтэн би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан дитэмтэй, мутартай хурц хадууртай, хүний хүүтэй адил нэгний тэр үүлэн дээр заларч байлаа гэсэн байна. Өөр нэгэн тэнгэрлэгч сүмээс гарч ирж үүлэн дээр залрагч хандан, Есүс эзэнд хандан хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсрч ургац хураацаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугар хашгирч байна. Үүлэн дээр залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвсэн дэлхий хураагдсан байлаа гэсэн. Ямар агуу та төсөөлж гин үү? Тэр кино гарч байгаа юм төсөөлж та. Эзэн Есүс үүлэн дээр ингээд яг ингээд хаан дитэмтэйгээ алтан дитэмтэйгээ гартаа хадуур барьцсан. Тэгээд дэлхий дээгүүр нэг ширвэх юм шүү дээ ингээд. Тэгэхэд л яах нь вэ? Дэлхий хураагдсан байлаа гэж. Бүх хүмүүсийг хураах нь шүү дээ. Хүмүүс бидний үлээ ургац шүү дээ, ургац. Бурхны өмнө л ургац. Тэгээ боловсрсон байна гэсэн. Тэгээд ургац хураана. Боловсроогүй нэг нь яах нь үхэн боловсрсон нэг нь хураагдаад эзэнтэйгээ хамт явна. Халелуя. Та тэр төсөөллийг харж байна уу? Тэр хүн өөрийнхөө тав тухыг хайж амьдрах юм бол Есүс Христэд итгэх энэ агуу зүйл болох итгэх итгэл цол дороо хандна. Ойлгосноо. Энэ дэлхийн юм дуртай байгаа учраас. Дэлхийн зугаац ингээл дэлхийн амьдралын өдөр хоногуд дэлхийн өнгө мөнгө дэлхийд харагдаж байгаа энэ те нөхөрлөл дэлхийн энэ бүх зүйл энэ урлаг соёл улс төр юу байдгийг тийм ээ боловсрол энэ дэлхий дээр байгаа энэ хүмүүсийн хийж байгаа зүйлс дуртай учраас эдгээр агуу зүйлс болохыг хүсэн хүлээх итгэл сул байх бол тийм ээ зүрхээ тийм юмд илүү хөгсөн учраас тэгээд мөнгө хураагаад амьдрал мөнгө хураагаад байдаг үзээлэдэг нэг өдөр таны коноп дарагдвал одоо яана хийсэн ажлын хэрэг байна уу гэмээр гэтэл хамгийн чухал таны ажил хийхээс өмнө мөнгө хурааж ашиг олохоос өмнө таны зүрхэн дотор Есүс Христ үхээд амьлсан гэдэг тэр итгэлээс таны ажил амьдралын гараа эхлэсэн. Суурлаасан. Эцэст нь энэ бүгдийг базаад хэлэхэд хүн энэ дэлхий дээр өөрийнхөө утсан чинээ улаан амьныхаа төлөө амьдрах юм бол энэ агуу үйлс болох талаарх итгэл таны хувьд сул байх болно. Учир нь та зүрхээ энэ ертөнцийн зүйлсд илүү хөгсөн байгаа учраас тийм зүйлсд итгэх итгэл нь бага болох. Харин нөгөө тээгүүр та зориулах ёстой хүмүүст нь өөрийгөө үнэхээр зориулж хүнд хэцэг туулж амьдарч байгаа бол та энэ агуу зүйлс болох зүйлсийг та үнэхээр чин сэтгэлээсээ итгэж хүлээлттэй хүн байх. Бүгдээрээ хамт залбирцгаая. Та Христ Есүс Христ үхээд амьдсан гэдэгт та итгэдэг үү? Яг хүн шиг үгсэн хүн үхэхдээ ямар болдог шиг Есүс үгсэн. Амен. Энэ Есүсийг Бурхан амьдуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрчлэр мөн гэдгийг 14 газраас ирсэн хүмүүст Петр хэлж ирсэн. Есүс Христ үхээд амьдсан гэдэг итгэлээс таны ажил амьдралын дараа ихтэйсэн.